Монгол улс эдийн засгийн хямрал нэрээр жилээс жилд иргэдийг бүсээ чангалахыг уриалан цалин тэтгэвэр халамжийг нэмэхгүй явсаар хэдэн жилийг ардаа үтсэн. Гэвч бүх нэмэгдэл мөнгө болоод халамж тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа юу гэвэл бас үгүй болж таарч байна. Увс аймгийн Завхан сумаас төрийн 3 өндөрлөг болоод боловсролын сайд шинжилгээ ухааны академийн ерөнхийлөгчдөд хаягдсан ил загтлаас навж үзвэл 4-өөс дээш 6-аас дээш хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн алдар тэхийн 1-2 дугаар одонтой эхчүүд жилд ганцхан удаа 100 мянга 200 мянга гэсэн үнэлгээгээр төрөөсөө халамж хүртдэг бол шинжилгээ ухааны академийн гишүүд жилд 8 сая 640 мянган төгрөгийг авдаг болж таарч байгаа юм а. Энэ нь сартаа дунджаар 590 мянган төгрөг гэсэн үг. Явж бодоод үзэхэд харьцангуй ялгууртай үзэгдэл болж таарч байгаа талаар эхчүүд гомдолжээ. Аргач үгээвч халамж тэтгэмж нэмэхгүй бүсээ чангалахыг төр уриалаад байхад энэ нь шинжилгээ ухааны академичдад нөлөөлдөг бололтой. Өнөөдөр Монгол улсад 2014 оны байдлаар 204 мянган алдар дээж одонгийн мөнгө авчээ. Тэд мэдээж жилд ганц удаа 100 мянга 200 мянган төгрөгийг авдаг юм а. Санхүүжилтийн хувьд болохоор нийт 2014 оны байдлаар ихэд 27 тэрбум орчим төгрөг улсын цус гарсан байдیں۔ За энд болохоор 204 мянган эхийн алдар одонтой эхчүүд энэ үйлчлэгэнд хамрагдсан байдیں۔ За энэ үйлчлэг болохоор жилдээ нэг удаа олгодог байгаа. Харин шинжилгээ ухааны академичид яг ямар үндэслэлээр жилд 8 сая гаруй төгрөгийг нэмэгдэл нэрээр авдаг нь тодорхой бус байгаа юм. Түүнчлэн энэ талаараа ам нэхийг ч хүсдэггүй бололтой. Яг өнөөдөр хэдэн академич хичнээн саяар нь жилд авч байгаа талаараа тодорхой мэдээлэл авахыг хүссэн ч шинжилгээ ухааны академийн дэд ерөнхийлөгчийн байр суурьныг иймэрхүү байдалтай байна. Энэ бол ноцтой асуудал хөндөсөн учраас хин нэг нь барьж аваад хин нэг сэтгүүлчд мэдээхгүй гэсэн. Энэ олон нийтэд бэлэн болохоор олон нийтэд өгнө. Бэлэн болохоор тэгжээж өгнө. Би албан ёсоор хэллээ. Албан ёсоор мэдээ гарна. Тэгэл өгнө. Тэгэхээр төрийн 3 өндөрлөг болоод боловсрол соёл шинжилгээ ухааны сайд мөн шинжилгээ ухааны академийн ерөнхийлөгчид илгээсэн ээжүүдийн ил захидалд дурдаснаар өнөөдөр алдар тэгчүүд жилд 100-аас 200 мянган төгрөг авч байгаа бол шинжилгээ ухааны академич жилд 8 сая 640 мянган төгрөг гэсэн тооцоо ярьж байгаа юм а. Үзэгч саяын саний дүрснээс харсанчлан шинжилгээ ухааны академийн дэд ерөнхийлөгч иргэдэлгөө өнөөдөр өөрийнхөө авч байгаа төсвөөс жил болгон урамшуул авдаг мөнгөнд өгөө мэдхгүй мөн түнчлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлээд байх шаардлагагүй гэсэн утгатай хариултыг өгснийг харсан биз. Илгээсэн эхчүүд загталтаа шинжилгээ ухааны академийн гишүүдийн өнгөрсөн 24 жилд хий нэмэгдлэр авсан 13 тэрбум 271 сая төгрөгийг буцаан төлөвлөхийг шаарджээ. Хэрвээ үнэхээр нэмэгдэл авахар шаардлагатай ажил үүрэг гүйцэтгсэн бол өнөөдөр ам бардам тэрийгэ хилээд тайлагнаж суумаар. Гэтэл тэгж чадахгүй байгаагаас нь харуул шинжилгээ ухааны академичид алдарт эхчүүдийн хэлж байгаа ч сул хий дэмий нэмэгдлийг жилд хэдэн зуун саяар нь төсөөлүүлэн идэж суудаг гэсэн үг болж таарч байгаа юм а. Боловсролын сайд сангийн сайд цаашлаа шинжилгээ ухааны академийн ерөнхийлөгч инх төвшин та энэ тал дээр тайлбараа өгөхийг шаардаж байна. Ард түмний тойлд уян мэдээллээ.